хайр бүх дэлхийн ертөнцийг бүүэлдэг. Шри Рави Шанкар өмнөд энэтхэгийн нэртэй гэрвэл төрсэн энэ хүний сурч болох эрдмийн оройг нэгэнтээ үзэж дүүргээд хамаг олны тусын тулд дэлхийг тойрон явж сэтгэлээрээ амьдрал алдаж өвчлсөн архагшсан бүхнийг ангаан амьлуулж яваа эрхмийн дээд буянтан билээ. Дөнгөж 2 настай тэрээр бясалгал хийж байгаа гэж хэдэн цагаар нүдэн анин суудаг байжээ. Гэтэл өнөөдөр хэдэн сая хүнд бясалгал зааж үр дүнгийн мэдрүүлсэн ариун үнний жинхэнэ багш болсон юм. Энэ дэлхийн минийгэр орон намайг маш олон хүн хүлээж байгаа гэж ярьдаг байсан жаахан сурагч өнөөдөр 20 дугаар зууны 3 их ухаантны нэг гэж өргөмжлөгдсөн юм. Ганц чадвараа сэтгэлийг амьрлуулна гэдэг юутай их буян билээ. Хүн бүрийг өөрийн ганц хүүшигээ хайрлах тэр агуу их сэтгэлийн амьд жишээ энэ хүнийг амилсан бурхан гэлтэй. Гүрүүжи Монголд Дээрхийн гигантэн Шри Рави Шанкарын хүний үн цэний талаар сургаална, ад жаргалтай амьдрал хариу нэхээгүй тус өөрийгөө мэдрэхүй төрөх хоёр хүний хариуцлагыг хүмүүст ухааруулснаар дэлхийн инх тайван хөгжлийг цоглооход чиглэгдсэн байдаг юм. Шри буян болон боловсролын олон байгууллагын үндэслэгч юм. Гүрүүжигийн санаачилсан хөтөлбөрүүд нь дэлхийн 20 гаруй сая хүн төрч үр нөлөөгөн үзүүлжээ. Yeah, I'm happy to be here. It coincides with also the 800th anniversary of Mongolia. Би Монгол улс байгуулсан 8 жилийн орон арга хэмжээнд өргөдөж ирж байгаадаа маш их баяртай. Also, it is the 25th anniversary of Art of Living. Энэ бас амьдрах ухааны бясалгалын үүсч өгсөний 25 жилийн мөн Монголд үүсч өгсөний 10 жилийн холбоотой байна. And my golden jubilee. Тэрнээс гадна миний бас алтан 20 буюу 50 насны болсон энэ үед бас тохиож аваад их баяртай байна. Шри Рави Шанкар одоогоор дэлхийн 144 оронд үйл ажиллагаа явуулж байгаа амьдрах урлаг санг үндэслэжээ. 1997 онд олон улсын хүний эрхийн нийгэмлэгийг байгуулсан. Өнөөгийн байдлаар энэ байгууллага нь 25300 гаруй тосгон суурин төрж 2.3 сая хүнд өөртөө идэх хэтгэлийг авчирсан төслүүдийг хэрэгжүүлээд байгаа. Олон улсын хүний эрхийн нийгэмлэгээрээ дамжуулан Афганистан, Босни, Энэтхэгийн Гужаратын газар хөдлөлт, Нью-Йоркийн 9-р сарын террорист халдлагад хохирогсод, Зүүн өмнөд Азид болсон цунамид нэрвэгдсэн хүмүүс зориулан сайн дурынхны өргөн хүрээтэй тусламжийн үйл ажиллагааг зохион байгуулжээ. Дээрхийн гигантэн жил бүр 35 оронд айлчлан дэлхийн хүмүүсийн оюун санааны агуу уламжлал нь нийтийн зорилго үн цэнийг бүтээдэг. Шашинд хүчирхийлэл байх ёсгүйг байнга сануулсаар ирсэн юм. Хайр амьдралын цэцэн ухаан, нэгдлийг дэмжих талаарх сургаал нь хүмүүрт өөрийн сонгосон шашин, оюун ухааны зам мөрийг дагахын зэрэгцээ, бусад шашныг хүндэтгэхийг ухааруулдаг юм. Энэ сургаалыг сонссон хүн бүхэн гүрүүгийн урайлгын олон талын үр ашигтайг хүлээн зөвшөөрч нэгдсээр ирсэн юм а. Шри Рави Шанкарын энэрл нэгүсэл, нийгмийн хариуцлага, амьдралыг дээд түвшинд ойлгох тухай сургаал нь дэлхийн дахны сая хүмүүсийн амьдралд түгэн тархаж байна. Гүрүүжигийн хүн төрлөختний өмнө хариуцлага хүлээсэн болохыг 2004 онд 175 хотод айлчлаас нь тодорхой харж болох юм а. Шри амьдрах урлаг сан олон улсын нэр хүндтэй энэ байгууллага 5 ээч хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм. Эрүүл мэндийг хамгаалах, эрүүл орчин ах уй, гэр бүл, орон гэр, олон түмний дунд элдэх сайхнаар амьдрах, хүний үнд сүнс чиглэлээр нийгэм хамт олонний хөгжүүлэх хөтөлбөрийг явуулдаг юм а. Амьдрах урлагийн хөтөлбөрт хамрагдсан хоёр хүн хамт олон хэрхэн өөрчлөгдөж, эмгүүгээр биеэ эрүүл авч явах, өвчлөхөөс өмнө өөрийн эрүүл мэндээ яаж хамгаалах, сэтгэлийн элдэв сэрэг хөдөлгөөндөө хэрхэн хяналт тавих, төр нийгэм хамт олон гэр бүлийн өмнө хариуцлага хэрхэн хүлээж, амар амгалан амьдрах сайн үлсийг бүтээхэд хүн бидэнд ямар их үнц зүйлс байдаг, ямар их нөөц боломж байдгийг мэдрэхийн зэрэгцээ.
Бид бусдад төр нийгмийн төлөө юу хийж чадах вэ гэдэг мөнгөөр үнэлшгүй их хүч мэдлэгийг эндээс олж авдаг билээ. Хүний биед стрессийг хоримтлагдсан өнөө үед эдгээр зүйлийг мэдрэх боломжгүй байдаг. Тэгвэл тэр хоримтлагдсан стрессээс цөөхөн хоногт салж ажилдаан эрч хүчтэй эрүүл сарвал амьдрч чадах арга техникийг Сүдэршин Киряк хэмээх амьсгалын техник хүн төрөлхтөнд 1982 онд багштан маань бэлгэлсэн юм. Энэ үеэс хойш ахархан хугацаанд дэлхийн 160 гаруй оронд төгж олон сая хүмүүс энэ амьсгалын техник хийж өөрийн амьдралаа сайн тийш нь өөрчилсөөр байна. Энэ гайхамшиг техникийг дэлхийн хүн төрөлхтөнд авчирч өгсөн 20 дугаар зууны 3 гүн ухаантны нэг оюун ухааны мастер багш Монголд ирж байгаа нь амьдрал тохиолдох ховор боломжуудын нэг юм а. Хүмүүс минь олон жил хоримтлагдсан стресснээсээ салж, өвчин зовлон, муу зуршлаасаа салахад энэ амьсгалын техник танд тус болох болно. People of Mongolia would wish them all progress in the material front, also on the spiritual front. And I want them to be a healthy and happy society. Тэгээ одоо Монголын нийт бүх ард түмэнд одоо эрүүл сайхныг хүсье. Тэгээд Монголын нийгэм нь одоо эрүүл сайхан хөгжингүү тийм нийгэм байгаасай гэж би хүсэж байна. And you know, Mongolia is fairly violence free, and I want them to maintain that way. Children are more joyful here, they are more peaceful and very kind heart. And this value of the heart and mind, intellect should be brought together. And Mongolia can be really an ideal place for that. Би одоо миний бодлоор бол Монгол улс нь тийм хүчирхийлэл их бага байдаг, тийм хүчирхийлэл ерөөсөө огт байхгүй гэж хэлж болох тийм улс орн гэж би боддог. Одоо тэгээд энэ нь ер нь цаашдаа тэр хэвээрээ би үлдээсэй гэж маш их хүсэж байна. Хүн амьдралдаа эргэн тойрондоо тэр төв багтай амьдрч чадахгүй, хүнд суртал гаргах, нэр төр хөөцөлдөх, шунал хүслээ үл хязгаарлах, өөрийн дураар авирлах, хэн нэгнийг үзен ядаж эгдүүцэх сэтгэлээр хандах, атаархах, уурлаж бухимдах, айж түгших зэрэг сэтгэлийн хөдөлгөөний улмаас хохирох хохирлон ганц өөрт ирдэг гэдгийг мэдэхгүй амьдрах нь ухаарал дэндүү харалган байгаагийн шинж юм а. Энэ бүгдийг мэдэрч амьдрнаа гэдэг амьдрах урлаг юм. Шри Рави Шанкар багшийн үндэслэлсэн амьдрах урлагийн энэ хөтөлбөр бол ямар нэгэн зорилго агуулаагүй зөвхөн хүн төрлөختнийг амьдралдаа ухааралтай, аз жаргалтай, эрүүл амьдарч хорвоог туулахад чиглэгдсэн хөтөлбөр юм. Оюун ухааны их мастер Гүрүжи дэлхийн олон сая хүнд амьдрах итгэлийг бэлгэлж, төм буман хүний сэтгэлийг амьрлуулах агуу их үйлсийг үндэслэгч, энэ этгээгийн иргэн нэгдсэн үндэсний байгууллагын элч төлөөлөгч, олон улсын хүний эрхийн нийгэмлэгийг санаачлагч Шри Рави Шанкар, Монгол улсын их хурлын гишүүн, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга хадагтай Гандигийн урилгаар эзэн богд Чингисийн мэлмий гисний 800 жилийн ойг ташийдуулан Монгол их оронд маань морилон саатж байна. Инээд хайр хоёр ирсэн тэр өдөр Бурхан бидний амьдралд бүжиглэж гардаг. Бүр гаднаа инээсэн дүр эсгэх биш, чин зүрхнээсээ дотоодоосоо инээж байсах юм шүү дээ. Үнэн голоосоо өөрийн чин дотроос гарсан инээдэнд Бурхан бас инээж байдаг юм. Хевлий гэдэс маань инээдэр дүүрэн байдаг. Тэр инээд бүх буян эдэс ширхэг бүрээр нэвтэрч байдаг юм. Байгаль дэлхий дээр байгаа юм бүхэн таны инээдийг тэсэн ядан хүлээж байгаа. Зөвхөн таныг инээнгүүт бүгд даган баясдаг юм. Бүх юм сайхан байхад хэн ч инээдэг. Харин бүх юм нурж унсан байхад та инээж чадаж байвал энэ нь өсөлт хөгжилт юм а. Энэ амьдралд таны инээдтэй тэнцэх үнэцвэл гэж үгүй юм. Юугаар ч үнэлшгүй энэ нандин эрднийг энгийн юмар битгий соль. Ямар нэгэн үйл явдал болоод үз тэгээд л өнгөрнө. Зарим нь хэцүү, зарим нь гайгүй байдаг. Ер нь танд юу ч болсон та хөндөгдөшгүй байх нь чухал юм. Таны бүр дотоодод огт хөндөгддөггүй, хөдөлдөггүй нэгэн зүйлд бүрэн найдвар тавь. Тэгвэл та инээдийг хадгалж чадна. Амьдралд болж байгаа бүхий л зүйлийг яг байгаа тэр чигээр нь харж сурах.
Амьдралын балбарм бидний дотоодод дэлгэрч гүйцвэл бидний гадаадад амьдрал үнэнхүү инээд байж л байдаг. Гинэн цайлган, инээд, баяр хөөр та бидэнд дээдийг нээж зүрхийг маань дэлгэж өгдөг юм. Бурхан бол гоо сайхны ариун дээд минь. Надад бол Бурхан их дүрсгүй наргаанч санагддаг юм. Тиймээс Бурхан өөрийгөө тойруулаад наадам наргаан бүтээгээд хатуу бэрхий хүртэл наргаан наадам болгосон юм. Бид зүрхээрээ бисээ сайн ойлгодог. Энэ холбоонд маш их юм байдаг. Өөрсдийн доторх анир чимээгүүд хүрээгүй учраас л бид амьдралдаа байгаа дэндүү сайхан, хичнээн сайхан зүйлсийг мэдэрхгүй өнгөрч байна да. Өдөр бүр бүх зүйлийг орхиод тэнгэр огторгүй оддыг хэсэгэн зуурчилсан хар зогсоож сарнаа цэцэгсийг хар. Энэ их гоё, тэрнээсээ бүр том юм гэлгүй зүгээр л хар. Тэгээд л болоо. Үүнийг л гоо сайхан гэдэг юм. Амьдрал маш баян. Гоо сайхан таныг Бурханд баярлаж талархах сэтгэл рүү хөдөлдөг. Гоо сайхныг мэдэрч талархаж эхэлбэл танд бууж өгөх, бишрэн шүтэх сэтгэл үүсэж хайр өөрөө л цэцгэлдэг юм а. Жинхэнэ хайранд зүрх шархалдаггүй. Шарах гэдэг эрүүл байсан зүйлийг гэмтлээ гэсэн үг. Юу гэмтэв гэвэл таны шаардлага, таны хоосон мөрөөдөл, найдварл шархалсан юм. Хайр шархалж гэмтэхгүй. Ус эвдэрхүү. Ус бол шингийн юм. Хайрч бас шингэн зүйл. Шингэн юмыг эвдэж болдгүй юм. Хатуу зүйл эвдэрдэг. Амьдрал бол бүрэн гүйцэд яг л усны урсгал шиг юм. Урсгал дайралтсан бүгдийг урсгадаг шүү дээ. Навчс, мод, хаягдл гээд. Та урсгал усанд сүү өргсөн ч урсгал ус аваад л явна. Угаадс хийсэн ч аваад л явдаг. Амьдрал яг үн шиг юм а. Урсгал юм. Болж байгаа үйл явдалд дэндүүх ач холбогдол бүүг. Түүнтэйгээ зурвалдвал та өнгөрсөнтэйгээ саатаж үлддэг юм. Яг л чулуу шиг. Чулуу урсгалд живдэг. Үйл явдал яг чулуу гэсэн үг. Бүх зүйлд хөнгөн бай. Зовх хэрэггүй. Чулуун дээгүүр зүгрээ ширгээдэг. Та бид огт санаандгүй хэн нэгнийг гомдоож өрхдөг. Гомдоохгүй юмсан гэж хичээх тусам мөн таныг бас хүн гомдоож л байсан. Үүнийг бид итгэл эвдэрч хайргүй боллоо гэдэг. Үнэндээ бол төгс боловсронгүй сэтгэл ариун хайр бол эвдэрдгүй юм. Дотроосоо ундраагүй хайрыг та хэн нэгэнд үзүүлэх гэж бөөн яршиг болдог. Хайртайгаа батлах гэж байдгаа алчилдаг. Энэ оролдлого зовлонгийн шалтгаан болдгийг. Чамд би хайртай гэж үглэн залхааж өрхдөг. Хайраа дэндүү хилчилбэл хайр богинох насалдаг юм а. Өөрийгөө магтвал хүмүүс бид муу хэлнэ гэж айж үүдэг. Өөрийгөө магтана гэдэг бол өнгөрч сагсуурах явдал огт биш юм. Хэн нэгнийг магтуулах чанар нь танд өгсөн Бурхны бэлэг юм. Өөрийгөө магтана гэдэг Бурхныг магтаж байна гэсэн үг.
Бид өөрийгөө магтснаар сайн чанараа мэдэрч хөгжиж байдаг. Сайнаа мэдэрч, муугаа мартаж хүнийг магтвал сайн чанар сэсгэлдэг юм. Өөрийнхөө сайн чанараа мартаарай. Эргэлзээ итгэл үнэмшлийг шалгаж байдаг. Итгэл үнэмшил амьдралын баялаг, сэтгэл хангалуун байдал юм. Хэн талархал дүүрэн байна, түүнд бурхан цаг үргэлж өгч байдаг юм. Хэн үргэлж дутагдж байна, тэр хэмжээгээр л ядуу тарчиг байдаг. Бусадтай хуваалцаж байж ад жаргал удаан үргэлжлэдэг. Хүмүүс бид ардаа дандаа хог үлдээдэг. Мод хүртэл хүн амьтан бидэнд ашигтай амьдарч байна шүү дээ. Хин хинтээ ашигтай, тустай амьдрах нь буян юм аа. Бид амьдралдаа юу гэх хүсдэг вэ? Хайр. Тэр нь хайр байдаг. Амьдралд хайр байхгүй бол бид нэг алхамч урагшаа авч чадахгүй. Тэр чигээрээ л зовлон бэрхшээл болдог. Би хүмүүсийг эрүүл байгаасаа ажилттай байгаасаа зүсгээс гадна архины туршилтгүй байгаасаа гэж хүсэж байгаа учраас бид энэ програмыг хийж байгаа юм. Тэгвэл би савд ухаан дад чиргалыг авчирч өгөх гэснээр энэ бас хамрагцсанараа энийг удирдах чадж байгаа юм. Хайрын ард харамлах, уурлах, үзэн ядалт нуугдж байдаг юм. Хайраас л болж өөр утсаар үүсдэг шүү дээ. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Монгол улсын их хурлын гишүүн хадагтай Ганди 2006 оны 2 дугаар сарын 6-наас 13-ны хооронд олон улсын амьдрах урлагийн 25 жилийн ойд зэрүүлэн Монгол их орноо төлөөлөн 100 гаруй нөхдийн хамт энэ баяр түүл ажиллагаанд оролцсон юм а. Мөн Шри Равил Шанкар багштан Монгол улсын засгийн газар, Монгол улсын ерөнхийлөгч Намбарын инх баяр хүндэтгэн төрийн хүндэтгэлийн ёслын танхимдаа хүлээн авч уулзсан хүн төрлөختний аз жаргал, сайн сайхан оюуны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсны үнэлэн найрамдал одонгоор шагнасан юм. Монгол улсын экс ерөнхийлөгч Нацгийн багванд ширээжлээ амьдрах урлагаар хичээлж хүндэтгэн дэмжигчдийн нэг юм а. Гүрүүжийг хүндэтгэн 8 жил төрийн алтан жолоог барьж байсан Нацгийн багванд өгтөн хүлээн авч уулзан зоог өрсөн юм. Улаанбаатар хотын захирагч Батбаяр, Дашчойлон хийдийн хан болон бусад албаны хүмүүс хүндэтгэн мөн хүлээн авч уулзсан юм. Ганц ч ямх бүү хөдөл. Ганц ч ямх бүү хөдөл. Гарцаагүй аялалт нь хэдийн хэлсэн. Хэрвээ та хөдөлвөл гэрлийн жилүүдээр алслагдах болно. Өрн зүгрүүч, дорн зүгрүүч, умард зүгтч, өмнөд зүгтч ганц ч ямх бүү хөдөл. Хөрс дэлхий хөх тэнгэр хоёрын хооронд танд зориг бий. Ганц ч ямх бүү хөдөл. Тэр эрийн дууг шууд дуулж, номон дотор нь өрт хорхой арвагна. Ганц ч ямх бүү хөдөл. Тэр бүсгийн үзмжийн сайхнаар учир шалтгааны учгийг харанх байлна. Ганц ч ямх бүү хөдөл. Сая ододтой дээвэр дээр байна. Сарн наран ээлжлэн таныг тойрон эргэж байна. Ганц ч ямх бүү хөдөл. Ганц ч ямх бүү хөдөл. Хөдлөлгүй хүлээвэл хайрын давалгаа таны зүрхэнд давалгаална. Амьдралын хад чулууч амар амгалан болно. Би бол цор ганц зам харгүй, цор ганц зориг, бас цор ганц хайгуулчим, ганц ч ямх бүү хөдөл. Гэртээ буцах зам. Бүх дэлхийн ертөнц таны гэр шиг санагдаж, тэнгэр огторгүй таны дээвэр шиг, хөрс алтан дэлхий шаш шиг, мод бүхэн таны хэм шиг санагдсан тэр өдөр чи жинхэнэ гэртээ очлоо гэсэн үг.
Шри Шри Рави Шанкар багштан Монгол оронд айлчлахын үед дээрхийн гигантын 14-р Далай ламын айлчлалд давхцаж байсан нь монголчууд бидний магнайг тэнээлгсэн гэгээрлэр амьсгалж гэгээрлийн хур болсон өдрүүд байсан юм. 14-р Далай ламтан Шри Шри Рави Шанкар багшд нар эртний дотн танилуд юм а. Далай ламтан Шанкар багшийг өргөөндөө өрн халуун дотноор учран золгосон юм. Ингэж Шри Шри багштан амьдрах урлагийн хичээлээр тогтмол хичээлдэг, хүндэтгэн биширдэг төр засгийн болон мянган шав нарынхаа урилгаар Монгол сайхан их оронд маань 2 дахь удаага морилон саадлаа. Одоо Шанкар багшийн гарын шав хагас сая гаруй Монгол шав бий. Сэтгэлд ухаарл, зүрхэнд хайр орших үед таны үйлдэл бүхэн зөв байна гэсэн багшийнхаа мэрэгэн сургаалаар айлчлалын талаарх сэтгэлээ чадан ядан хүргэхийг хичээлээ. Би ертөнцийн агуу их багш танаа мөргмөө. Ялгаатай бүхнийг даван туулсан туйлын үнэн ариун ухаарл өршөөлийн дээд та билээ. Үрдийн дүүрэн онцлог учиргүй үл дүрст та билээ. Хорвоогоор нэг төгсөнч хоромхон зур төвөөсөн үл холдогч та билээ. Хийсвэрээс бодит руу биднийг хөтлөөч, харанхуйгаас гэрэл рүү биднийг дагуулаач, үхлээс үрд мөнхийн амьдрал руу биднийг хүргээч. Амгалан орших болтугай. Гүрүүжи, та энэ удаа Монголд айлчсан талаарх сэтгэлдээ үлдээнэ үү? Mongolia has developed a lot, big changes, many more buildings, and a lot of traffic too. Монгол маш их өөрчлөгдсөн байна, сайхан болсон байна. Тэрнээс гадна маш их болоод машины төвчээд чигтэй болсон байна. But people are the same. People are same. Хүмүүс нь бол хэвээрээ сайхан хэвээрээ байна. Гүрүүжи, тантай уулзаагүй, таны гэгийн тунгалаг дөрөв чи хараагүй, амьдрах ухаанаар хичээлдэг маш олон хүн байгаа. Та энэ хүмүүсээр бол юу хэлмээр байна? Yes, I want everyone to live a stress-free life. And stress is when we feel that we have to do too much in too short time. Бид нар олон хүмүүсийг стрессгүй амьдраасаа гэж хүсэж байна. Стресс яаж бий болд гэхээр бид нар ямар нэгэн ажлыг их богино хугацаанд амжуулах гэж зүтгэж байгаа үед стресс бий болж идэг. And when you don't have energy to do what you want to do, then also you get stressed. Тэрнээс гадна ямар нэг юм хийх гэж маш их хүсэж байгаа үедээ бид нар бас стресст орж идэг. So I would advise everyone to have confidence, Би хүн болгоныг аж аргалтай байгаас гэж хүсэж байна. patience, Амар амгалан нэгүүлсэнгүй. and do some breathing and meditation, breathing exercises and meditation. Амьсгалын дасгал, бяцлаглыг бас хийж агаасаа гэж хүсэж байна. This would help them to feel more energetic Энэ болгон маань тэднийг эрч хүчтэй байхад тус болно. and more calm in the mind. Тэрнээс гадна сэтгэл нь агуу аюун байдаг. The mind is calm, they become creative, they can achieve much more. Хэрвээ бид нар сэтгэл агуу өгөөмөр байх юм бол, амар амгалан байх юм бол бүтээлч байж чадна, бүтээлч байхад бид нар баян амьдарч чадна. The essence of Buddha's teaching has been meditation. Буддийн сургаалын гол нь үнэн нь бол амар амгаланд оршиж идэг. Compassion. Тэгш амгалан. These values we should never give up. Энэ болгонд биднийг дээш нь өндөрт өргөж идэг. All the philosophies, all the schools of philosophy and spirituality